Орой минь тэргээ үзэгчтэй та бүхэндээ за ярилцах цаг булангийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Дорнод аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын төр орлон гүйцэтгэгч ганцхан ихт хоролцоод байна. Орой минь тэргээ танд. За тэгэхээр хоёлаа ярилцлага нэлээ олон сэдвийн хүрээнд яригдахаар байгаа. Сүүлийн үед бол нэлээ их мэдээлэлтэй таны тухайн нэлээ их яригдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар би бас тодруулга авъя гэдэг үднээсээ таны яг бодит байдал дээр амар байна гэдэгсээ таныг урьж оролцуулсан өнөөдрийн ярилцлагаа. Тэгэхээр хоёлаа яриагаа ямарч байсан энэ байгаль орчин аялал жуулчлалын газрын хувьд ямар одоо ажлуудыг хийж гүйцэтгэж чинь тийм ээ. Ажлаасаа хэлж ярилцлага эхлэдэг хөө. Тийм за энэ орон мэндийг өргөе. За байгаль орчны албанд одоо 6-7 сар болж байна. 15 оны 3 сард томилогдсон Гамбат дарга багт томилсон зүгээр. Яг намайг би ч байгаль орчны чиглэлээр мэдээ олон жил ажилласан. Бөөрнөр алах, үргийн сав газар хамгаалах хөдөлгөөн ингээд. За энэ чиглэлээр олон төслөөр гэж үүссэн. Одоо мэдээж битраа даачмч ингээд одоо бас нэг охирол төлбөргээд олон асуудал явж ирсэн. Тийм ч ясах энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд бас тодорхой өөрсдөө бодож явсан юм байдаг гэдэг утгаараа Гамбатар намайг өрссөн. Одоо байгаль орчны энэ чиглэлээр бас тодорхой ажил юмыг бас залхуулаач бодгийн хувьд хийх юм байна гэж өөрөд 3 сард миний биш одоо Гамбатар чөлөөнд насныхаа чөлөөнд гарч тэгээд энэ ажилд орсон. За байгууллагын үнэхээр бас байгууллага хамт олонны хувьд бол тогтцсон олон жил болцсон туршлагатай ийм сайхан хамт олон байлаа. Гамбатарч бас ажиллаулаа энэ одоо эхний дандаа байр эзэлдэг ийм сайн албан газар сайн ажиллаж байгаа газрыг хүлээж авснаад бас хүндрэлтэй. Тийм сайн ажиллаж юм дээр орох бас хэцүү. Тэгээд яг нэгэнд бүхэл ажил бол одоо тогтмол хэвийн ингэж явж байгаа. Зүгээр миний бас өөрийн бодож явдаг юм байдаг. Би одоо олон мониторинг хийдэг. Төрөмс болгоны зүгээс энэ дээр бол нэг ойжуулалттай холбоотой мониторинг хийдэг байсан. Тэгээ энэ чиглэлээр одоо дэд хөтөлбөрүүдийг гаргах ёстой юм байлаа. Тэгээ энэ дээр бол манай яг мониторингоор бол өмнө хийж байгаа мониторингоор манай бол ерөнхийдөө 50% нь байх болцсон. За би 10 жилийн өмнө хөлхөнаар явдаг байсан. Тэгэхэд битүү модонтор явдаг байсан. За одоо харахад бол тэр мод байхгүй чөлөөтэй юм алцгай барж шахав газар болсон. Ойвны анги тэр хог юмар дүүрсэн. Иймэрхүү болцсон байсан. За тийм учраас энэ за би өмнөх юуг л үгүйсгэж байд биш. Ер нь бол Монгол орнд ийм байдалтай байгаа байхгүй юу. Тийм учраас энэ асуудал дээр дэд төлөвлөр гаргая. Ерөнхийдөө энэ төлдөг барьдаг юмыг бол божуулъя. Ойг хэтэрхий их сүйтгэж байна. Тэгээд харимлжуулах ажил бол одоо ойг нөхөн сэргээх ургуулах ажил явж байгаа. Гэхдээ энийг чанарын түвшинд бас андаа болгоё, хариуцлагатай болгоё. Ой хулгай юмыг бол багс аль болохоор аргалаа төлдөг, нүүрсээ төлдөг, баг төлдөг. Тэгээд одоо энэ хуучин хэмжээнд нь ойг одоо таримлжуулж ургуулах тэр хэмжээнд нь хүрэхийн тулд дэд төлбөрийг эхлүүлээд хилцүүлгийн шатанд явж байгаа. Энэ бол нэгдүгээрт миний бас зорж хийх ажил. За дараагийн ажил бол мэдээж уул уурхайтай холбоотой маш их ажил байдаг. За уул уурхайтай холбоотой бол олон бидний зүгээс нөхөс сэргээлтийн асуудал юм. Тэгэхээр энэ мөн л улс орны хэмжээнд нөхөс сэргээлт бол яг одоо бидний модсон төвшин гэдэг юм уу эсвэл тэр нэг техник эдийн засгийн үнэлгээний гаргасан байгаль орчны үнэлгээний энэ төвшинд бол төдийл явж чаддаггүй. Энэ бол Монгол улсын хэмжээнд байж нөхөн сэргээдэг хүлээж авдаг. Гэхдээ чанарын төвшин бол тэр бол бас муу байдаг. Энэ бол хаагүй байдаг. Энийг бол одоо бас чанартай болгодог. Байгаагаас нь ахиулах. Одоо бол харьцангуй Дорнод аймгийн хувьд бол тийм амар болсон юм байхгүй. Гэхдээ чанартай болгохын тулд хийх ажлууд бол байгаа. Яг гэвэл одоо яг хуулиараа бариад одоо компаниудын үйл ажиллагааг шалгая гэх юм бол өнөөдөр ажиллах компани бол байхгүй. Тэгэхээр яг хуулиар барина бас хэцүү. Тэгэхдээ бас чанарын төвшөнд нөхөс сэргээлтийн жил болгон ахиулж явах тийм бол байгаа. За энийг мониторинг хийгээд бас уул уурхай явж байна. Тэгэхээр энэ дээр нэг нөхөс сэргээлтээр гол асуудал миний хувьд тавьж байгаа. Уул уурхайн компаниудтай уулзалт хийсэн. Тэгэхээр энэ дотор техникийн болон биологийн нөхөс сэргээлт гэж байдаг. За эндээс бол биологийн нөхөн сэргээлтийг бол орон нутгийн иргэд аж ахуйн нэгж хийх бүрэн боломжтой. Тэр мэрэгжлийн манай ой ангиуд байна. Ой мэрэгжлийн ангиуд байгаа. Тэгээд иргэд нь өөрсдөө энэ талаар мэрэгссэн одоо манай
Дорнот аймгийн хувьд бол харьцан ногоозоо тарилдаг, модчлууд тарилдаг ийм хүмүүс. Тийм учраас биологийн нөхцөлөлтийг нутгийн иргэдээр хийлгэж гэдэг дээр улуурхайн компаниуд тохирсон. Тэгэхээр нийгмийн арслан гэрээ гэж байдаг. Энэ дээр оруулахаар одоо явж байна. За харамсалтай нь энэ улуурхайн компаниуд хойш суугаад байгаа. Өөрөөсөө одоо тодорхой хийдэг боловч чанарын одоо чанар хангахгүй юм байдаг. Тийм учраас иргэдээр нийлэхээр тохироод одоо гэрээний төсөл дээр явж байгаа. Энийг одоо хийлгдэг болно. Ингэж хийлгдэг болсноор одоо бас эдийн засаг муу шүү дээ. Манай Монголын Дорнот аймгийн тийм учраас ажлын байртай бий болох юм. Тэгээд нутгийн иргэд өөрсдөө хийж чадахгүй юм байхгүй. Мод чулууга тарилдаг, зүлэгжүүлдэг ийм ажлыг болохын тулд энэ ажлыг эхлүүлсэн. Гэрээний төвшин явж байгаа. За дараагийн нэг асуудал энэ дүүцүүлэн хамгаалах гэж заалт байна. Энэ 2 жилийн өмнө гарсан юм. Бас энэ шин заалт. Монгол оронд энэ бас хэрэгжиж байгаагүй. Энэ миний ярьж байгаа. Хэрэгжээгүй байгаад анх удаа Дорнот аймагт хэрэгжүүлэх гэж бас одоо уулзалтаар бид нар энэ гэрээ хэлцдгийг хийгээд уран компаниудад тохироод ингээд явж байгаа. Тэгэхээр дүүцүүлэн хамгаалах гэдэг маань хязгаарч уран компани бол өмнөх одоо төвшөнд нь байгаль орчныг хэвлэн байлгах чаддаггүй. Энэ бол заавал нэг шарах сорив оруулалт гэдэг. Тийм учраас энийг тэр нөлөөнд орсон газартай адил хэмжээний газрыг өөр хийж одоо болохоор газарт өсөргөлт хийх. Тэр ан амтны одоо тэр ургамлын бүтцийг хэвээр байлгах, ан амтны байлгах зээр одоо юу гэдэг юм тарууг нутгшуулах. Тэгээ ийм ажил шинээр орсон. За энийг Дорнот аймагт эхлүүлэхээр одоо үзэж байгаа. Байгаль орчны яам бол одоо бас нэг нөгөө энэ дээр санаачлал муутай ажиллаж байгаа. Энэ дээр би бас бичиг юм өгсөн. Тэгээд гэрээ байгуулахаар Петродаач энэ бүх уулуурхайн компанид одоо явуулсан. Энэ ажил маань эхлүүлсэн явж байгаа. Гэхдээ мөн уулуурхайн компани хойш суугаад л байна. Гэхдээ энийг ямар ч байсан хийлгэнэ. Энэ ондоо багтахгүй дараа нь эхлүүлнэ. Тэгээ энэ бас маш том ажлын байр болох юм. Хэрвээ энийг одоо тэр судалгааг нь гаргаад дүүцүүлэн хамгаалах тэр байгаль орчинд огсон нөлөөллийн судалгаа гаргачих бол тухайн өөр газар хийгдэх тэр ажлуудыг орон нутгийн иргэд аж ахуйн бүгд хийх. Тэгэхээр энд бас ажлын байр болно. Гэт ийм бас 2 том, 3 том зорилт. За нөгөө талаар одоо сая яах вэ? Саяхны ажил бол одоо сая мод одоо тарих ажил байгаа. За энэ дээр бас бидний одоо амжилттай яг ерөнхийдөө байгаль орчны газар бол ерөнхийдөө аймгийн орнууд хэмжээнд нь зохион байгуулалт ажил хийж байгаа. Яг хийж байгаа ажлыг бол сум орнуудыг бол хийж байгаа. Энийг бол манай аймгийн аж ахуйн нэгж компаниуд, хувь хүн тэгээд засаг захиргааны нэгжүүд сайн хийсэн. Хэрлэн сум, аюулгүй хэрлэн сум, тэгээ босод сумдууд ер нь одоо улс орны хэмжээнд тайлангаа явуулсан. За 110-аад мянган мод тарьсан. Одоо бид нар 46 мянган чих мод тарих ёстой төлөөр өгсөн. Бид нар бол нормыг 200%-аар давуулсан гэсэн. Энэ бол одоо манай иргэд аж ахуйн гэж эдний хүчин зүтгэл дээр хийгдсэн. Тэгээд энэний зөв бодит анхны жишээ бол одоо 12 дугаар цэцэрлэг өрчөдөд одоо Дорнот коллеж бол 1-р байранд орсон. Одоо энэ улсад энэ шагналыг авцсан байгаа. За төрүүлсэн одоо энд идэвхтэй ажилласан улсууд бол манайхан бас урамшуулна гэж зарлцсан байгаа. Одоо нөгөө итгэл хамбад явна 20-од хүмүүс. Тийм эндээс сайн ажилласан улсууд энэ баг болгоод итгэл хамбад бас явуулна. За дараа жилийн төсөвд энийг бол тогтмол жил болгоо энийг авч явна. Одоо улсын хэмжээнд энэ жил нэг сая мод гээд орхичих биш. Аймаг өөрөө төсөвдөө 16 оны төсөвд бид нар бэлтчихэд байгаа. Улам ойжуулалтаар өргөн болгодог. Цаашаа халах гол сүмрийн чиглэл рүү ойжуулах ийм ажил тавиад явж байгаа. За эцэст нь хэлэхэд бид нар бас аялал жуулчлал манай дээр байдаг. За аялал жуулчлалыг манай бол тэргүүн зэрэгт авч үзэж байгаа. Аялал жуулчлалын хувьд бол манайд бол яг бол өд байдлаар хөгжөөгүй. Нэг тодорхой хэдэн гэрээс одоо гэр барихаас цаашлаагүй байгаа. Ерөнхийдөө манай аялал жуулчлалын гол бүтц бол манжуур дагсан аялал жуулчлал байдаг. Манжуур явах гэсэн улсуудын урсгал энд манад явдаг юм байдаг. Тийм учраас энэ жилээс бид нар хянган болон одоо энэ манай алтай эмээлч одоо юу лээ алтай эмээл одоо энэ бүс нутагта гэрээ байгуулж
одоо аж ахуйн компани сая гэрээ байгуулад явсан, хянганыхантай байгуулсан. Тэгээд хил дагуу одоо орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Энд бол тодорхой кемп, гэр, Монгол ах соёлыг тэнд үүсгээд тэнд ирж байгаа одоо 10 эдэн сая ядад бол одоо ирдэг гэж одоо манжуур энэ чиглэлээр ирдэг юм байлээ. Судалгаа бид нар авсан. Тэгээд энд ирж байгаа жуулчлалын тодорхой 100 мянган татгалзал болно. Хянганых мөн адилхан бас 10 сая, 7-8 сая, 10 сая жуулч ирдэг. Энийг тэр халах голын районд бас түр аялал жуулчлалууд гаргадаг. Тэгээд ийм ажлыг эхлүүлээд явж байгаа гэрээлцэд ирсэн 16-нд эхлүүлэхээр тогтсон бүх юм явна. Зөвхөн харамсалтай нэг юм байгаа. Манайхаас гардаг юм бол байдгийн. Одоо зөвшөөрлийн хувьд бол бас түр орж ирж байгаа улсууд дээр бас зөвшөөрлийг гадаад харилцаанаас өгөхгүй байгаа. Энийг бас өгчихвөл аялал жуулчлалын урсгал бол манайд байна. За гол нь бидний бэлтгэл ажил. Манайд цөөхөн аялал жуулчлалын тур оператор компанитай яг чадaltaй компани бас байхгүй. Тийм учраас нэг гэр орон барьдаг, байшин барилга барьдаг. Тэгээд Монгол ахуйгаа сурталчилдаг юм байх хэрэгтэй. Дэд бүтц бол одоо дараагийн асуудал байгаа. Одоо өөр асуудал. Тэгэхээр нөгөө хүмүүс ирэх хүлээж авах газараа байгуулах хэрэгтэй. Хонох, хооллох, юм үзэх. Энэ үсэ бэлтгэх юм билээ. Ийм учраас энэ жил яхав орон нутгийн төсөвд бас тодорхой төсөв суулгана. Аялал жуулчлалын чиглэлээр. Тэгээд тэр мөнгө төгрөг одоо бага байх. Зүгээр энийг яа. Нөгөө талаар ядтын тэр том компаниуд хөрөнгө оруулагч хийж байгаа. Хамтарсан хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ дээр бас тохироод байгаа хөрөнгө оруулалт хийе гэсэн. Тэгээд аялал жуулчлал ингээд одоо ордог болчихвол одоо манай ажил бас нэлээд агстай явах байх. Зүгээр аялал жуулчлалыг одоо бас нэлээд төтгөө ажиллуулахаар явж байна. Зорилттой явж байна. За яг одоо хийгдэж байгаа ажлын хувьд юм байгаад байдаг. За тэгэхээр би таны ярианаас эхлээд ойлгохтой бол одоо хуучин байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга байсан Ганбат дарга таныг урьж ажилд авсан юм байна тий. Засаг дарга. Засаг дарга Ганбат. За. Тий манай Ганбат дарга бол яг чөлөөндөөс уусан. Тий. За тэгээд одоо яг энэ томилгоогч бас нэг хууль бус гэж яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад энэ албан томилогдох болов? Яагаад хууль бус гэж хүмүүс ярих болов? За тийм. Яг одоо тэр үнэ. Ер нь яг хэвтэ ийм төр орлон гүйцэтгэгч одоо манай Монголд яар нэг юм байдаг. Тэгээ сая засгийн зорилгосоор төр орлон гүйцэтгэгч гэдэг одоо болж байгаа жишээ нь ингээд манайд байдаг. Одоо ч одоо зүгээр барьсалж байгаа гэдэг ш. Манай Сүхбаатар аймаг гол нөгөө нэг бас газруудад өөрсдөө тохиролцоод бас мэрэгжлийн шаардлагатай улсууд бол гарцаагаа бас Тэнгээс арга байдгүй юм шиг байна л. Сүхбаатар аймагт бол олон хурлын төлөөлөгч байдаг. Бусад аймагуд зохицоод байж хоорондоо тохиролцоод. Тэгээ яг ийм тохиролцоогоор бас Монгол Ардын намын тохиролцоод. Ардын хамтарсан засаг ер нь бид нар чинь хамтарсан засгийн яваар явж байгаа шүү дээ. Нөр явж байгаа. Тохиролцоод явж байгаа. Гамаа зөвшөлтсөд. Тэгээч одоо манай Монгол Ардын нам бас бид нартай яриад ганц хотын хувьд бол бас болох юм аа. Энэ чиглэлээр бас одоо тодорхой дурсагт би мэрждих биш. Дурсагтай гэдэг. Зүгээр үр гүйцэтгэж байгаа одоо сонгон шалруулалт зарлаад тэгээд мэрэгжлийн хүн томилогдоод одоо хаанда шалралтанд ороод ирэхэд бол би болох жишээ нь. Сонгон шалралтанд таарах уу? Үгүй би орохгүй. Тийм би бол өөрөө мэрэгжлийн биш. Би өөрөө механик инженер хүн. За сонирхлоороо байгаль орчин юм явж иргэний нийгмээр бол би 20 жил явж байгаа. Энэгээр явж байгаа. Тэгээд бас ажилласан жил мэргээр чинь сонсож орж болохгүй. Гэхдээ би бол нэг хахтар бас өсөхгүй. Ягаад гэвэл энэ ажлыг би бас хугацаанд авсан. Тодорхой би энэ нэг түрүүж хэлсэн ойжуулалтын дэдэлтүүлийг гаргах хэрэгтэй. Уул уурхайн ажлын байрыг бий болгох нэг гэрээг байгуулах хэрэгтэй. Одоо сая олборлох үйлдвэрлэлийн ил тод байлын санаачдах сая зөвлөгөө болсон. Энүүгээр бас том гэрээ одоо би зүгээр энгийн жишээ сая зүгээр хэлэхэд Сүхбаатар аймаг цайрт минералаас жил болгон 1.5 тэрбум төгрөгийг орон нутгатаа нийгмийн хариуцлагын гэрээгээр авдаг. 1.5. Манайх ийм мөнгө авдаггүй. Юунаас $50,000 бусад компанид адилхан зүгээр иймэрхүү юм авдаг. Тэгвэл энэ миний эхлүүлсэн гэдэг бидний эхлүүлсэн одоо хамтын засгийн газрын одоо Бадмаатар одоо хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ эхлүүлсэн югаар бол гэрээ байгуулад хэрвээ цаашаа зохицоод бусад зохицоод явах юм бол 1.5 байтугай тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ёстой юм. Тэгэхээр бид нар өөрсдөө хөөцөлж энийг шахаж явахгүй бол уул уурхайн компани хязгаарч явахгүй. Тиймээс Сүхбаатар аймаг одоо тэгэхээр ийм одоо ой мод тэр нийгмийн одоо энэ тэг ийм тодорхой ажлуудыг би хий гэж зүгээр
одоо хилүүлэх гэж амласан юм. Тэгэхээр энэ хугацаанд би яа энийг бас гардан хийе. За үнэхээр одоо хийж чадхаар хүн одоо би хийе гэдэг. Нөгөө талаараа сонгон шалгуултанд ороод хүрээд ирэхэд бол би шууд тийм тэнцээдэрсэн хүн бол би шууд ажлаа хийж бэлэн штэ. Тэгэхээр би энд нэг хөөцөлдөл байгаль орчны газар байх гал хүсээд байгаа биш. Үнэхээр намайг бас нэг ийм хийгээд өгөөч гэж хүсэл тавьсан гэж ойлгож байна. За тэгвэл ямар ч байсан түр орлон гүйцэтгэгчээрээ байж байгаа л яхан байна тий. Тий ажиллаа ямар ч байсан. Тий ажиллаа хиймээр хийх л бодолтой байгаа. Энэний төлөө одоо тэгэхээр энэ тодорхой хугацаанд гэж ярьсан байна. Ямар хугацаанд ажиллах юм? За ерөнхийдөө тий он уртл ихний ялж явах хэрэгтэй. Ерөнхийдөө одоо миний ажлын цар бол энэ жил бол гэрээ юмнуудаа хийхийн төлөө одоо хийнэ гэж ойлгож байна. Одоо аж ахуйн нэг байгууллагатай улгын компанитай нийгмийн хариуцлага гэрээ хийнэ. Тэгээ гэрээгээ үзүүлж хийгээд тэгээд хэрэгжүүлэх шатаа эхлүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэдэг маань нөгөө судалгаа юм хийлгээд тэгээд одоо нөгөө ажлын объем тодорхойлоод эхлүүлнэ гэдэг бол бас ажил. Тэгээ ийм хоёр ажил байна. Тэгэхээр хуучин даргын хийжсэн ажлыг үргэлжлүүлээд ер нь хийж байгаа тийм ээ. Тийм үргэлжлүүлээ. Энэ бол эндээс би бас яг нэг зүйлийг тодруулах гэдэг нь одоо манай хэвлэл мэдээллийн нэг салбар болох дорн телевиз байгаа шүү дээ. Байгаль орчны телевиз гэдэг. Энтэй холбоотой бас ганц огт арга энэ байгаль орчин аялал жуулчлалын газрыг авангуудаа дорн телевизтэй байгаль орчны телевизтэй хийсэн гэрээг цуцалсан гэж бас сайтуудад гарсан шүү дээ. Энэ үнэн үү? За мэдгүй одоо би сайн нөгөө тэр сайт тиймийг сайн үздэг. За. Одоо энэ бас миний нэг бас буруу юм байдаг. Тэг би бол мэдээгүй. Зүгээр одоо цуцсан юм байхгүй. Цуцлана гэж би ямар ч хэлсэн одоо тийм санаачлал гаргаагүй. Зүгээр би нэг юм байж магадгүй. Зүгээр би нэг дарах тань ярьсан. Сая нэг одоо намайгч бас нэг одоо баримт шийдэж гарцсан байгаа л та надыг. Танхаарсан согтун яасан гэдэг нэг юм яригадаад. Тэгээд энэ бас одоо энэ нэг юун дээр л байна л да. Нийт гарц одоо ингээд зодод танхаарсан юу гэнэ цохиж унгаад сэп мөргүүлж байгаад гарсан гэнэ одоо ингээд одоо боож унгаад гэнэ. Одоо хүнийг боож унгаад ингээд ажилтнанд танхаарсан гэсэн. Тийм ийм нэвтрүүлээд байсан гэж одоо надад усууллаад ишгүй та яатсан ийм хийсэн юм уу гэд энэ улс орнд даяар цацсан юм байлаа. Тэгээд энэс бол би нэг хэлцсэн юм. Мэдээ ингээд за нэгдүгээрт одоо орны телевиз би одоо хэвлэл мэдээлэл хийх ойр байдаг аль болохоор тусал дэмжихийг хүсдэг ингэж явдаг тусал дэмжиж байдаг надад ч бас хэвлэл мэдээлэл хийх маань тусалдаг. Тэгэхээр буруу мэдээлэл битгий тараагач танах ингээд байнга тавтаад байна гэх юм аа. Бос телевизүүд гайгүй орон телевизтэй хийж чана гэсэн. Мэдээ ядаж би одоо байгаль орчин ажилтны газрын юмс төрөөр үүсгэж бид нар хамтын ажиллаатай. Тэгээд ядаж тийм тодруулахгүй юу дээ. Тэгээд одоо яг ийм байдлаар ингэ нэвтрүүлэхлээр чинь хүн буруу ойлгоно шүү дээ. Тэгээд би ч юу лээ тэгээд зодож унгаал тэгээд юм өргүүлээл ингээл чинь хэрвээ тийм бол том одоо эрүүг үүсэн шүү дээ. Тэгээд ийм юм ямар ч юм болоогүй байхад ингээд байнга хүн ингэ хэлээд байхлаар хүн чинь одоо үнэхээр тэгж ойлгодог юм шиг байлаа. Улсууд гайхаад энд бүр хот зүрээ хүртэл мэдчихсэн яригадад байдаг. Тэгээ энэ шалтгаанаар би хэлсэн. Үн зуураач л гэсэн. Мэдээ үн зуураач. Тэгээ иймэрхүү байдалтай байвал хамтарчлах хэцүү шүү дээ. Мэдээ гэж хэлсэн. Тэгээ тэрийг цуцсан гэж ялгуул одоо биш цуцлана гэдэг чинь ондоо шүү дээ. Зүгээр энийгээ залруулаач л гэж хэлсэн. Мэдээ залруулаач. Уучлалт хүсдэг бол уучлалт хүсээч. Би тийм л асуусан. Хамтарч ажиллах гэрээг бол цуцлсан юм байхгүй юу? Өө цуцлаагүй цуцлан шиг хэлээгүй. Зүгээр иймэрхүү ажил болохгүй мэдээ. Ядаж худлаа ийм юм нэвтрүүлвэл болохгүй гэсэн. Тэд нар хариу өгөхдөө надад интернетээр байгаа юмыг бид нар хуйуулж гаргадаг юм а гэсэн. Бид нар нэлсэн. Тэр гаргаж байгаа хүнтэй холбоотой юмыг асууж бай. Зүгээр интернетээр байгаа одоо энэ сошиал ертөнцид байгаа юмыг гаргаж болно шүү дээ. И хүнтэй холбоотой юм чи эмзэг шүү дээ. Тэгээ хүн худлааж яриад байвал хүн зөв итгэждэг. Тиймээс энийг ядаж тэр ганцлагтай нь уулзахгүй байсан юм. Тэр таныг унгаж мөргүүлж одоо газар дээр дэвссэн барьсан боож унгасан гэж үнэн юм уу? Асуугаад. Тэр бичлэгч хийж исэн. Тэгэхээр тэр тодруулахгүйгээр хэвлэл мэдээлэл яриад ингэ нэвтрүүлээд байвал миний эрх зөрчиж шít. Би одоо иргэдийн хурлаас арсан гэж 2 сар гарan баг 2 сар бөмбөгдүүлжлээ шít. Энэ миний эрхийг амар зөрчиж байна. Би хэвлэл мэдээлэл нэг хандаж
бас нэг ирээд байдгүй дээ. Петродаач маач ингээд нэг байгаль орчны юмд л үед л ярьжсэн болохоос ш. Тэгээд дээр бол худлаа. Яг иймэрхүү эргэн тойронд нэлээд тийм танхаарсан мэдээллүүд одоо болсон гэж одоо гэрээ дорн телевизэхэд гэрээ цуцалсан. За бусад сайтууд тэгэхэд танхаарлын байдалтай нэлээд олон иймэрхүү мэдээллүүд гарсан л да. Тэгээд энэ бүхнийг одоо тайлбар хийх юм эхлээд ганц өгт гэдэг хүн ямар хүн бэ? Хувь хүн талаас нь хоёул яриад нэг тодруулга хий гэж бодож байна л да. Таны яг одоо өөрийн чинь хувь хүн талаасаа одоо улс төрч талаасаа тийм ээ улс төрийн байдал талаасаа иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгч байгаа штэ төлөөлөгч хүний хувьд байгаа одоо яг өөрийн чинь хувь хүний талаас та өөрийгөө танилцуулбал өмнө нь манад яг ингэж энэ тал руугаа хувь хүн тал руугаар ярилцлагад орж байгааг болохоор би асууж байна л да танаас. Тийм одоо дээр үед би дорн телевиз дээр үед нэг бас нэг яг нэг хувийн талаас нь ярьж ирсэн энэ сони хэлтэй юу гэдэг зүгээр эхлээд би тэр юу талаас нь ярьчих. Тэр нэг танхаарсан гэдэг талаар. Энэ бол тэрийг дуусгачих аа. Тийм 6-ны өдөр би Булган сум руу ажлын хэсэг ахлаа дэрвэрж иргэж ургамлын одоо төвөмөр гаргаад янз бүрийн асуудал болоод байгаа энийг шалгахаар ажлын хэсгээр ахлагчаар явсан. За энд бол манай жолооч тэгээд мэрэгжлийн талаас инхт яаж байцаагч одоо цагдаагаас эдийн засгийн төлөөлөгч онцгой байдлаас ингээд ийм 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явсан. Булган сумаар ажилласан. Ажлаа тэр ажил байдалтай танилцаад буцаж 12 цагт ирсэн. Буцаж самдаа явж ирж байгаад ингээд болсон процесс. Энэ бол арх ус уугаагүй. Зүгээр нэг зүгээр уугаагүй би одоо хутлаа ярмааргүй байна. Орой нь уусан байсан. Одоо найз нөхдөд бас уудах юм байдаг. Би бол суучдаг олон хоног бас ингээд хот яваа, семинар яваад ингээд үргэлжлсэн бас нэг миний би бас муу байсан. Тэгээд орой нь бас уудсан. Тэгээд арх үнэрчсэн тийм бол байгаа. Тэгэхээр согтуугаар ямар нэгэн юмар танхаараагүй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт би тэр хүн одоо зодно гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Одоо хүнийг зодно гэдэг бол одоо нэлээд хүндлэдтэй. За яг баг байхтаа үнтэй болж юм одоо найз нөхдийн хувьд юм байдаг. Энд бол тийм айхтар юм байхгүй. Зүгээр би бол иргэдийн хурал руу иргэн хүн төрийн байгууллагаас одоо гомдол юм гаргаж өөрийнхөө хэрэгцээтэй юм авах шаардах тийм хууль байдаг. За би амаараа хэлсэн амаар болон бичгээр авдаг. Энэ хуулийн дагуу амаар хэлсэн сарын өмнө хэлсэн үүсгэгээгүй 2-3 удаа хэлсэн. Тэгээд би одоо тэр миний талаар шүүхийн шийдвэр. Одоо намайг хэлээд ш иргэдийн хурлаас асгацсан гэж яриад байдаг. Тийм. Энэ худлаа яриад энэ чинь хүн худлаа ярих туссан үнэн бол шүүхийн хэрвээ асгацсан бол чинь шүүгээр асгацсан бол шүүхийн шийдвэр үүсгэлийн акт бичигдээ. Шүүхийн шийдвэр үүсгэж чинь манд бичиггүй шүү дээ. Та бойл гэж. Тэгэхээр ийм худлаа юм хэлээд байхлаар нь би инхий гэдэг дараа уцсахгүй юу. Энэ бичиг нөгөө дээд шүүхийн шийдвэр ясан мэ гэж хэлсэн. Тэгтэл тэр шийдвэр гэхдээ гандлах гэж хүн тэр ажилтан бол хэлсэн юм. Надад инхээ дараа битгий өг гэж хэлсэн гэж. Нэг үг хэлэхэд. Тэгээд би одоо яг юуг битгий өг гэж. Шүүхийн шийдвэр. Одоо намайг одоо иргэдийн хурлаас асгацсан гэсэн шийдвэрийг. Тэгээд би одоо гайхаад 2 сар телевизээр би шоуд болсон. Үнэхээр надад хэцүү байдаг миний эрхэд талдаад манай найз нөхд уцдаг одоо ах нар дүү нар бүгд туцаж гайхаад. Тэгээд тийм байхгүй гэдэг энийг бас тэгвэл нэг цайруулж хилийдээгээд очиход өгөөгүй. Энээс улж маргаамсан байхгүй юу? Хэрвээ тэр хүн өгөхгүй байвал тэр чи арга хэмжээнд орох хэвээр. Хуулиараа бол 20-50 мянган төгрөгөөр торгуулдаг. Ийм утгатай. Тэгэхээр энд нөгөө нэг шүүхийн шийдвэр чинь өөрөө шуудангаар ирсэн. Дээд шүүхээс наашгаа явуулсан гэж байна. Би яасан явуулсан. Танаа иргэдийн хурал. Ер нь иргэдийн хурал аль биесээ явуулдаг шүүхийн шийдвэрийг. Иргэдийн хурал өөрөө хариуцагч нэс. Тиймээс заавал явуулдаг иргэдийн хурал байгаа. Инхээ дарга байгаа гэж хэлсэн гандлахаас очиж ав гэсэн. Тэгээ ийм арга унсан. Дөө шатан дээр байсан би. Одоо эндээс нь бариад явахгүй болохоор би жоохон цухалдсан. Тэгээд дээрээс нь татаж өөрөө нь явсан. Тэгээд өөрөө явахгүй гэж өөрөө надад эсэргүүцсэн. Би түлхэлсэн. Одоо яг нэг ингэж биенд нүрсэн юм байгаа. Энэ бол миний буруу. Тэгсэн болохоос биш боож унгаад ингээд дэвсэл юм мөргүүлээл одоо түлхсэн юм байдаг. Зүгээр мөргүүлээл одоо газар шатан дээр яасан гэж амар битсэн. Одоо энэ дэр битсэн байна. Энэ бол маш ноцтой байд. Тэгээ энийг хараад хүн бол бүр асар том танхаарсан. Энэ бол танхаарсан гэж үзсэн.
Танхаарал харагдчихлээ тийм бичлэгээс нь харахад. Бичлэгээс танхаар. Тэгээ энд бол тийм байхгүй. Тэгээд би Зоригтбаатар надад бичлэг хийжсэн шүү дээ. Тэгээд Зоригтбаатар даргыг өрөөнд орсон. Бичлэг хийжсэн. Болдбаатарын залуу байдаг. Тэр чинь намайг эдгээр янз бүрийн бичлэг хийдэг шүү дээ. Тэгээд бичлэг хийсэн. Дагаад явсан шүү дээ. Би цаг дээр бичлэгээ өг гэсэн өгөөгүй. Тэгээ одоо гайхалтай одоо намайг Зоригтбаатар дарга танхаарсан байсан гэж Зоригтбаатар өрөөнд орсон. Тэгээд уулзсан. За харамсалтай би зүгээр яхав та нэг жоохон өөр юм хэлсэн. Өөрийнх нь ашиг сонирхол өндөгдсөн булхай хэлсэн би яа. Тэрэндээ уурсан баг. Тэгээд би гараад явсан. Би мэдээгүй. Гэрт очсон, цагдаа барьсан. Гэрээс барьсан. Тэгээд гараад гэрээс гарч. Тэгэхээр гэрээс цагдаа барих хэсгүй. Одоо эрүүл жуулгч нь өөрөө явах чадваргүй, зогтоод явах чадваргүй, эсвэл албан газар танхаараа тэнд өмүүлээд байгаа. Одоо өмүүлээд явахгүй, одоо амгалан байдал алдагдуулаад байгаа. Тийм тохиол бариад явна. Гэртээгаа бол харин цагдаа бол тэр үйлээс нь тасн зогсоогоод гэрлүүн хүргэж өгнө. Нэгдүгээр гэрлүүн хүргэж өгнө. Шууд явуулахгүй шүү дээ. Асран хамгаалагч бол шууд өгнө. Ийм л дээ. Эрүүжүүлж явахгүй шүү дээ. Үнэхээр асран хамгаалагч байхгүй. Би явах чадваргүй болоод байсан. Ийм үн эргэлжүүлдэг. Гэтэл намайг тэгээ шууд аваа явсан. Би бол харин хотлоо ярихгүй гэртээ ирээд одоо 3 хоног татсан би өмнө. Яг бол би олон хоног гүн хордлоготой байсан. Тийм учраас татсан өмнө. Тэгээ ийм байдлаас ингээд худлаа намайг эрүүлжүүлээд, хуйлуусаар эрүүлжүүлээд. Тэгээд одоо гэрхээс бариад тийм. Тэгээд иймэрхүү байдлаар гүтгэлэг маш их явж байгаа. Энийг байнга яриад өгөхлөөр хэцүү байдаг. Зүгээр уг нь бол хамт суугаад ирсэн хэцүү. Зоригоо дарга тэр хамтлах нь хамт байж гад. Тэгээд гэрч юмнууд нь байгаа шүү дээ. Тэг яагаад ингэж ийдэг. Тэгээд одоо намайг шүүхээр 10 хоног барьцлуулах шийд гарсан шүү дээ. Одоо хойноос нь зоригоо дарга хөөцөлдөд баривчлуулна гэж яваад байгаа. Би нээд урж байгаа. Тэг ийм аюултай хүнийг. Тэг шүүх шийд гарсан. Зүгээр харамсалтай шүүхтэр намайг оролцуулаагүй. Би одоо бие эрүүл мэнд бас муу байдаг. Эмчийн бас одоо хяналтанд даралт хэлбэлцдэг, хордлого намархан ордог тайлхтаа нэлээд хүнд хэмжээний тухайда эмчилгээ хийлгэж хорлоос гаргадаг. Тиймээс тэгээд би энийг бодлохоор юм одоо ийм өчтэй байсан гэж хэлэх гээд уулзах гэж байсан боловч шүүх уулздгүй шууд баримтлах шийд гарсан. Тэгээд давсаалдах юм дээр одоо учраа олдох байхад зүгээр яхав ерөнхийдөө зүгээр нэг захиргааны хэрэг тэгээд шийддэг юм байлээ. Тэгээ ер нь хуулийн дээр бол уулзах хэрэгтэй юм байлээ. Би тэр бас эрүүл мэндийн шалтгаан юмыг ойлгуулад ингээд яхад би бол хэрэг одоо танхаар одоо юу захиргааны зуршлаг гаргаагүй гэж хэлэхгүй. Тэгтээ бол иймэрхүү юм дээр бол торгоол өнгөрчдөг, торгодог зүгээр л ийм дорн архамж авчдаг юм ээ. Тэгээ энийг л улс төржүүлээд байгаа юм. Энэ хэцүү сүулдэ манай ах руу хүртэл ороод одоо төрийн өмчийн хорооны даргын хүүн зоджээ. Нутгийн зөвлөлийн даргын дүү хүн зоджээ гэдэг. Одоо энэ их муухай улс төр болоод байна л да. Тэр нь харамсалтай. За. Тэгэхээр яг бодит байдал дээр бол иймэрхүү байсан байна. Тэгээд одоо иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчийн хувьд бол яг түтгэлзүүлсэн үү? Төлөөлөгчийн түтгэлзүүлнэ байхгүй шүү дээ. Тийм түтгэлзүүлэх ямар ч юу эрхцүү байхгүй. Яг гэвэл би нөгөө ажлыг хэлж байна тийм. Төр орлон гүйцэтгэгч хурал ажил зарлана, шинэн орж ирнэ. Би өөрөө болно. Тэгэхээр төр орлон гүйцэтгэгчүүд төлөвлөхгүй. Би өөрөө байн энэ дэр байна гэж хүсээгүй. Надад нөгөө зүгээр ийм ажлыг хийж өгөөч гэж хүсэл тавьсан. Би зүгээр хэлье. Би олон ажлыг би хийж Дорнод аймагт Монгол би энэ орсон суугай газар хийж өгдөг. Одоо иргэдийн хурлд маш олон ажил хийсэн. Одоо мониторинг, одоо уул уурхай тэгээд одоо бодлогын дүрм журм гэд маш олон ажил хийж өгсөндөө зоригоо дараагчийн талаараа би хэлж зөвлөж явдаг. Харамсалтай надад тэр болгоно. За тэгэхээр түрүүний асуужээс асуулт байна шүү дээ. Хувь хүн тал руугаа хойлоо. Чи ер нь миний би ч одоо 88 онд Дорнод аймагт ирсэн. Тэгээ би өөрөө юу юм л да энэ өмнө говь аймагт төрсөн. Хүн гайхаад байдیں۔ Яг тэр өмнө говь төрж байна. Тэр манай аав бол Дорнодын болгон сум их. Уугуул. Одоо манай ах トゥ нарын байна да одоо Бариач гомбүр гэдэг Гүрэмба гэдэг одоо бас л нэг түүх мөх хүчээл байдаг нэг бас нэг өгүүл явдаг. Тэгээ манайхын болгон сумын гаралтай юмсууд. За ээж бол Сүхбаатар анги их. За ер нь аав нь бол лам байсан. Тэгээ лам юутай. Тэгээ юм усууд Сүхбаатар анги халдсан сум их.
Тэгээд Түмэн зөвхөд одоо олон жил байсан. Яг бага насаа өнгөрөөсөн. Тэгээ болд өгсөд яг хөтэ манай аав бас нэг боддог юм шиг байна. Манайхан их бүгдээр юунд хотод байдаг. Шилжсэн. Яг одоо 90 он гараад нөгөө хэлмэгдээд одоо улс төрийн хил сэрэмд ороод 64 оны. Тэгээд одоо цагаадаад одоо 90 онд хот явсан юм. Тэгээд яг аав маань намайг сургуульд 88 он төгсөхөд нэг хэлж ирсэн. За миний бас Доронтой аймгийн хүн байгаа аав. Тэгээ манайхнаас одоо Доронтой аймагт хүн байдгүй, нутагтай байдгүй. Миний өвөө бас явбал яасан гэдэг санал тавьж ирсэн. Тэгээд яг тэр юугаар ирсэн би нэг одоо манай аав тэгж хүсэл бас нэг өөрөө нэг юм байдаг юм. Миний бас нутаг таас очил зүгээр байна. Миний шинэ хүмүүс ажил төрлөө тийш. Тэгээд би хевсний үйлдвэрт илгээлт ирсэн. Өөрөө илгээл аваад хевсний үйлдвэрт инженерээр ирсэн байна. Зүгээр манай зүгээр аав ер нь удмын хувьд бол бас юу л дээ нэг төрийн юмсууд. Манай өвөө аав алтан гэрэл бол энэ бас л нэг багийн даргалт хийжсэн. Одоо нэг ихтэй багийн даргалт хийжсэн. Манай бол яг улс төрийн коммунист намын дээд Москвад тийм тэгээд Монгол ардын хувьсгалт намын орооны чиглэлийн ажил хийдэг. Тэгээд одоо тэр үеч одоо юу гэдэг одоо тийм намын дээд сургууль лөө тэрийг бас төгссөн. Ер нь улс төрийн улсууд. Тэгээд одоо зааварлагчаар ажиллаж ирсэн юм. Манай ээж ах мөн улс төрийн хүн. Тэр үед одоо геологийн яамны сайд тавьцаа тийм мэргэжилтэй Монгол Улс витаминын дарга хийжсэн. Бас өндөр одоо төрийн өндөр болон тушаалаас одоо манай энэ юун дээр манай ээж ахын зураг байгаа гунгааж өгöd. 2 удаа аймгийн засаг дарга байсан. Нийт 5 аймгийн засаг дарга байсан. Хэсэж явсан хүн байна. Тэгээд одоо 3 удаа Сүхбаатарын одон 2 удаа хөдөлмөрийн гавьяаны хаан түгийн одон Алтангаас гэдэг одоо их л цуглуулсан юм байна лээ. Бас хэлмэгдсэн. Тэгээд Хөвсгөл аймаг цөлөгдөөд тэндээ нас орсон. Аавын хувьд бол өмнө говь аймагтай. Тэгээ би ер нь би зөвөр шоотох хэрэг би бас нэг ядаргаат төрхөөс тийм хүн ядаргаатай төрсэн зөвөр миний ээж хэлдэг юм. Би чинь төрөхдөө 64 онд хэлмэгдээ тэгээд гидсэнд. Би чинь 7 сар төрсөн шүү дээ. 64 онд чинь 64 онд хэлмэгдээ би 65 онд төрсөн. Гидсэнд одоо өвөл гэдэг чинь өксөн өвөл 1 сард. Андаа нэг хэдэн сартай гэсэн одоо тэгээд 1 сар тэгээд 7 сар төрсөн байна шүү дээ. 5 6 сарын дараа. Тэгэхээр тэр нөгөө хямарч байсан үе бол би гидсэнд байсан байна. Ер нь бол гидсэнд урагт бол тийм янз бүрийн стресс нөлөөлдөг гэсэн. Энэ бол миний ээж нөлөөсөн. Миний өчиг ядаргаатай нойрол юмд мó би сүлдээ юм байдаг. Тэгээ энийг ч бас хэлдэг. Ийм бас нөгөө бас амьдрал бас л одоо ийм нөлөө орсон байна л гэж хэлдэг. Тэгээ тийм маягаар л одоо миний аав явжсэн. Тэгээд өмнө говьт би чинь баг насаа өнгөрөөгөөд ингийн арцаар одоо хөгжүүлж. Эсвэл манай ээж нэг сүг болцсон. Санаа сэтгэл юмнаас болоод сүг болцсон. Тэгээд аав маань нөгөө давсны артид нөгөө юу өгдөг одоо би хувь хүн талаас нь ярина гэдэг өөрчн итгэлтэй ч юм бас ингээд номын талаас энэ ном гарсан энэ дээр бүх юм байгаа. Тэгээ ийм одоо манай бол энэ нөгөө бас маш олон их олон нийтийн төлөө зүтгэлтэй хүн байсан. Маш их ажил хийсэн ийм хүн байгаа. Тэгээ өмнө говьт артил тэр давс нормч хийж бат. Тэгээд сүүлдээ арай нутагтай ойртуулж байгаа. Тэгээд юунд Түмзэгтэрж багнасаа өнгөрөөсөн дөө. Тэгээд Түмзэгт яг сайхан нутаг. Тэгээд энд байж хаад тэгээд манайхан хот чөлөөдөд орсон. Миний хувьд бол энд нөгөө политехник инженерийн сургууль төгсөөд хевсний үйлдвэрт инженер гэж сайхан мэргэжил. Тэгээд энэ эзэмшил би одоо Доронтой аймагт олон жил ажиллаа да. Тэгээд одоо сүүлдээ нэг хүн хэлсэн гэлээ. Төр зүтгэсэн хүнд манай Монголын төр ширүүн байдаг да гэд. Манай удмынхан бүгд одоо ширүүн. Одоо илвэгцэн дээ. Манай унгааж явахаас ээжийн хас эхлээл хэлмүүдээ одоо маань сүлгтөөд ингээд л. Гэтэ миний ээж бол агав. Энэ бүгдийг над баг байхад. Баг байх чинь ингээд хүн яаш та. Одоо шоолно шүү дээ. Эсрүүгийн хүүхдгэн шоолно. Тэгээд одоо
ойлгохгүй юм шиг эсрэг хүүхэд гэдэг юу ингээд тэг асуудаг хийжсэн. Эсрэг хүүхэд гэдэг юу гэдэг вэ нөхлөр ялахгүй юм ялахгүй тэгээд мэдэхгүй тэгээд эсрэг хүүхэд юу гэдэг ингээд тэгээд явдаг байсан. Тэгэж манай их ухаантай сургадаг. Тэгээд сүүлдээ намайг 8 дугаар ангид бол хэлсэн. Танай аав чинь хис хэрэгтэнд бүтсэн. Гэхдээ одоо улс орныхад болоо үг хэлсэн. Эзэн нэг цагт цагаад нь 8 төгсөл хэлж байгаа шүү дээ. Тэгэд намайг нөө сургуульд явахад. Тэгээд миний хүү чиний хүүгийн хүүхдийн үеч яаж магадгүй, цааж магадгүй үр хүүхдтэй хэлээрээ дамжуулж гэж. Ингэж надад хэлж исэн. Тэгээд эзэн нэг чиний үе цагаахгүй гэж болно. Гэхдээ буруу юм хийх шүү гэж. Тэгээд ээж маань бас нэг их сони ээж маань ухаантай бичиг үсэггүй шүү дээ. Нөгөө манай нэг ээжийн дүү байдгийн. Тэр өөрөө геологийн яамны сайд байд байсан. Гомсрон гэдэг. Тэгээд ээжийг сургуулиас нь авч үлдээд тэр үе тийм байсан лам хүн учраас. Тэгээ оронд нь манай дүү хамаатны дүүг явуулж ирсэн. Сургууль явуулаад манай хүн бичиг үсэггүй. Тэгээд яг аав маань өшиг заагаад ийм боловсралтай аав бичиг үсэг заасан. Тэгээ баян хэлдэг байхгүй юу? Танай аав бол одоо буруу юм хийгээгүй. Гэхдээ энэ үйлэр гэж байдгийг эдлэх ёстой юм аа эдэлж байгаа. Энэ гомдох юм байхгүй гэж. Их сонирхолтой төр зэсгт агамдах юм байхгүй. Төр зэсгт аль шийдсэн. Тэр олон улсууд адилхан шийдэгдсэн. Тийм учраас гомдох юм байхгүй. Харин чи хамт олонныхаа төлөө төрийнхөө төлөө сайн зүтдэг. Чи намын гişүүн бол надад зөвлөдөг шээ. Намын гişүүн бол энэ үн чинь бас юм ахтгийн гэдэг одоо хайртай зөвлөн тэгээд одоо намайг хүндлэл маш сайн тусалж байли. Энэ аавч нь бол одоо хэлмэгдлээ гэд буруутаагүй. Бүр тэгдэг шүү дээ буруутаагүй. Би нэг сайжилсан гинэ. Аавс би бас муу одоо бас өвч яс юм тойрсол байсан юм гал. Тэгээд хар ажилд очиод юун дээр завсны арчилд очиод тэгээд би энэ улам сайжилсан нөгөө цонхийсэн харалтсан хүн байсан чинь бүр сайхан цагаараад биеийн шангараад ингээд аавч нь одоо бараг өөх байсан дөө хэлдэг. Тэгээ аврагдсан. Одоо тэгээд хэлмэгдүүлсэн сайн болсон. Тэгээд аавч нь одоо хэрв сайхан болсон гэдэг. Тэр одоо тэрэнд нэг хайхтар харамсдаггүй. Тийм сайхан сэтгэлтэй хүн. Тэгээд хүн өөрөө л буруу юм ивэл тэрийг айл уурн үеийнхээрээ л явдаг. Миний өгтөд зөв юм ин өгтөд тусал гэдэл. Тэгээ ийм л хүл юм сургаж явсан бас ээжигээ бас ингээд ярих тасан бас ярих сайхан байлаа. Тэгэхээр хувь хүний хувьд бол ингээд нэлээд тайлбарлалчлаа. Ер нь тэгээд үргэлжлүүлээд ойлгоход бол та яг улс төрд яаж оров тийм ээ. Мэдээж ээжүүд нэлээд их зүйлийг захисан биз дээ. Тэ одоо яг би ч одоо нэг нөгөө яг улс төр юм биш. За нэг нөгөө миний характер тийм биш. Яг хуулийн хэлдгээрээ бол улс төрч одоо иргэдийн улс төрч хийж байгаа юм. Одоо бол улс төрч гэвэл бас хэцүү шүү дээ. Бүх юмыг эзэмших хэрэгтэй. Худал хэлнэ. Янз бүрийн юм яа ичих нүргүүлэх хэрэгтэй. Ер нь улс төр одоо манайд ардчил бол хэцүү болсон. Энэ бол капиталист, зэрлэг капиталист маягийн ардчил явж байгаа. Одоо шууд хэлье. Би 20 жил энэ ардчлыг заалаа. Бодит байдал тийм. Энийг бас үүсэх харахгүй. Бид монголчууд ихтэн суралцж байгаа. Гол нь энэ нөгөө дээрээ болоогүй л ороо гүйдлээ болохгүй гэдэг нөгөө дээдх улсууд нь хийж чадах хүн гарч ирэхгүй бол Монгол яг ийм байдлаараа явна. Тэгэхээр эзэн сайжирч л ингээд тэгшэрнэ. Тэр нөгөө манай Монгол ардын хүмүүс их байдаг шүү дээ юмуд. Төрөний бөөс толгой дарна. Одоо юу гэдэг вэ? Бор гэртээ богд, хаар гэртээ хаан. Энэ бол маш айхтар үнэт. Тэгэхээр эндээс нэг юм ойлгож байгаа философи. Хүн чаддаг юм аа гэсэн. Чаддаг юм аа гэж шүү дээ. Одоо ганцхт бол чи тэр одоо урдын нарагт хийж чадахгүй. Хийж чадахгүй. Яг л бид тэрийг тийм одоо ухаандаа тэр үний өөрийн авиас гэж байдаг. Үгүй байхгүй л хийхгүй шүү дээ. Тэгээ авиас амбицтай, мэдлэгтэй, боловсралтай гэгээрсэн гэж байдаг. Гэгээрх шатанд гэж байна. Хүнийг өрөвдөж хайрлаж мэддэг. Тийм хүн хийж байгаа. Тийм хүн хийгээгүй цагт бол хэлмэгдүүлэлт яв. Яах юм? Тэрийг шоронд барьж хор, тэрийг захиалгаар. Тэгээ ингээд ирэхлээр чинь нэг зэрлэг капиталист марк руу орж байгаа хгүй. Эдгээр сайн л байгаа л гэж. Тийм учраас яхаа би сургууль төгсөөд одоо ярил тэгээд
одоо инженер болсон. За инженер гэдэг бол олон талын мэдлэг өгдөг. Нийгмийн ухааны, философийн, тэгэл техникийн олон төрлийн мэргэжилтэй. Тийм улс төрд бас улс төрийг ойлгох, нийгмийн харилцааг ойлгох төхөө байдаг. За энэ утгаараа нэг явсан. За хоёрдугаарт би чинь инженер хевсэн дээрээд одоо ажиллаж байхад би техникт их сонирхолтой. Юмыг дандаа юмны саатлыг механизм үзэж засаж хянсалж яадаг хүн. Тэгээд би чинь 4 жил хевсний хэлбэрт ажилласан юм байна. 4 жил баг хугацаа. Одоо манай төвдний юм дарга хамгийн сүүлд манай эрх нэгхийн дарга байгаад би тэндээс болж ирсэн. Тэгээд би ч өөрөө яах вэ зүгээр яг тийм айхтар ажил юм биш. Залах хүн. Нэг нөгөө доотлаа. Зүгээр юмыг одоо юм засаж янслах гэдэг тэрний төлөө явдаг. Тэгээ тэр үед Оросын мэргэжилтнүүд их өндөрлөлттэй байсан. Тэгээд би нэг санаач гаргасан. Би ч одоо янз бүрийн сэдэж явдаг. Ер нь их сахилахгүй хүмүүс шүү дээ багтаач гэсэн. Тэгээд сахилахгүй гэдэг нь одоо тэр саянтай зодтолдог шүү. Зүгээр нэг орон биш нэг юм байдаг шүү дээ тийм маягаар. Тэгээд зөвлөлтийн мэргэжилтний хэрэггүй юм байна гэдэг. Би зөвлөлтийн мэргэжилтний хийх ажлыг хийх юм байна. Надад цалин тавиаж нэмээч гэж тийм санал тавьж ирсэн. Яг миний өсөлтөөр би нэххийн инженер би нэхэх бол хамгийн хэцүү юм шиг. Тэгээ зөвлөлтийн мэргэжилтнүүдийг одоо мэргэжилтэн хэрэггүйгээд анх удаа Улаанбаатарын хевс, Эрдэнэтийн хевс мэргэжилтэнтэй байхад Оронтын хевс мэргэжилтэн байхгүй ажиллаж ирсэн. Би өөрөө цалин харамсалтай надад цалин нэмээгүй. Над зөвлөлтийн мэргэжилтний цалингийн 10% өгнө гэсэн. Тэр нь бол нэг 700,000 төгрөг нэмэгдэх. Тэгэхээр би тэр 650,000 700 төгрөгийн цалинтай гэдэг чинь 600,100 ус гад байна да. Тийм байна. Тэгэнгүүт ярьсан чинь харин чи дараагаасаа илүү цалин авах нь гээд нэмээгүй. Харин цалингийн 10% нэмсэн. Ер нь тэгээд би эсрэг үзэл үзүүлсэн. Ер нь тэгээд би гарсан. Ер нь дэми юм байна. Би хөтөл ажиллаад надад нэмэргүй. Тэгээ би ч одоо тэр үед үйлдвэрийн зүгээр одоо ангирч байгаа гэхүү үйлдвэрийн авраг инженер гэдэг юуг надад өгж ирсэн. Би 2 жил авраг инженер болсон. За тэрнээс хойш авраг инженер шалгаруулаагүй. Би л аваад байгаа. Тэгээд өөр одоо бүүн зүгээр тэрнээс хойш болсон авраг инженер. 4 жилийн 2 жилд би авраг инженер гэж одоо тэр үед нэг Солонгос ховцсон юмнууд ингээд өгч тийм байдалтай ажиллаж ирсэн. Тэгээд одоо юунаас гараад үйлдвэрс гарсан. Тэгээд одоо үйлдвэрийн ажлаад нэмэргүй юм бэл. Одоо ямар ч хөдөлгөөтэй бичих юм байхгүй. Тэгээд би 8 хийж гад улс төрөл одоо тэгээд улс төрийн боловсролын академи гэж. Ийм ажил. Боловсролын академид хэдэн жил ажиллав? 97 оноос ажилласан. 97 оноос одоо хүртэл над дээр байгаа. 97 оноос. Тэгээс энэ бол маш их юм гэсэн. Би эндээс улс төрөд одоо байх бүх юмаа эндээс мэдчих авсан. Тэгээд академид байхдаа би одоо жинхэнэ улс төрийн нөгөө одоо улс төр чиглэлийн ажил хийжсэн. Одоо нөгөө мониторинг хийдэг, иргэдийн хурлын тэр бодлогын хороомороо чинь энэ мониторинг үсэн ширээ. Дэгийг хийж гисэн. Одоо өөр чин одоо тэгээд янз бүрийн мониторинг хийж одоо газрын асуудлаар мониторинг. Тэр төр засгийн одоо төр засгийн нээлттэй ил тод байлгах гэсэн ажиллагаад ингээд тэр байтугай иргэдийн төсвийг хэлцэхэд иргэдийн оролцоо гэдэг иргэдийг төсвийг хэлцүүлээд заавал иргэдийг оролцуулна гэсэн тийм одоо дүрм журмыг гаргах гэдэг улс төрийн нийгмийн арчил гэдэг юм уу нийгмийн хариуцлагатай нийгмийн хариуцлага ил тод байдлыг яаж дээшлүүлэх вэ гэдэг чиглэл рүү олон тооны төсөл бишиж одоо юугаар бол одоо тоог хэлж чадахгүй нээлттэй нийгэм форум Австралийн сан, Канад сан гэдэг олон газруудаас л энэ нөрөө улс төрийн миний нэг боловсрох үйл явц чинь активаас ингэж эхэлсэн. Тэгээд одоо хүртэл одоо тэр нэг битадач мачтай ягаал 1.3 тэрбум. Тэр 1.3 тэрбум чинь юу ч шидчихүү дээ. Цааталд нь маш их юм ийсэн байхгүй. Тэрийг хүн харддаггүй байхгүй. Тэр үед бохироороо нефт гарч исэн. Гарч исэн ба шүү дээ. Тэгээ хэмжиж чаддаг ухаанаа тоон мооныг бол хятадд хэмждэг байсан шүү дээ. Тэгээ төдөн тоон байна л гэж үздэг. Тэгээд нөгөө түүхийд бас чинь нам доош. Тэний хэрүүл нам хийж орон нутагт нь цэвэрлдэг болгоно гэж бид нар тэмцэжсэн. Тэгээд энэ бидний тэмцлийн дараа орон нутагтаа цэвэрлдэг болсон 99% цэвэршүүлж гаргадаг болсон шүү дээ. Тэгэхгүй бол лаборатори нь хятад байсан. Энэ бол хамгийн том ажил байхгүй. Энэ маш их алдагдлыг боловсруулах ажил. Нөгөө талаар байгаль орчинд одоо сөргөөр машин байнга явдаг байсан тал зүйдэгч. Энийг
яасан юунд нь оруулдаг болгосон. Хоолойгоор холбоод машин явдаг болгосон. Тэгээд газрын зүсний хуулийг одоо гаргаж өгсөн. Харамсалтай газрын зүсний муу хууль батлагдсан. Бидний өсч ирсэн юм ийгдээгүй. Тэгээд цаатал олон ажил хийсэн. Тэгээд хүн намынхаа 1.10 тэрбум төгрөгийг л гаргаж өгсөн. Энэ мөнгөөр нь болоод байгаа юм. Гэтэл цааталд нь тэр өшөө олон тэрбум төгрөгийн бас ажил хийсэн л байхгүй. Тэгээд тэрийг бол ийм маягаар нийгэмд бол яхав миний улс төрд ороод хийсэн одоо юмнууд бол бас одоо миний ажил юм да. Ингээд тэг яхав нэгэнт улс төр гэж хатуу бас янз бүрийн гүтгэлэг юмд ордог. Сүүлдээ бол ажиллах жоох урам моордог. Ер нь аав маань хэлжсэн одоо өстөр юм 90 хэд онд нас орохынхаа өмнө миний хөөж одоо наадахта дими юм байна да яхтар юу ч яасан юмгүй нааша ирнэ байгаа. Эндээ бас ах дүү нартайгаа юм ий. Наач нэг бас би ч тэр үед бас янз бүрийн юм болж исэн. Тэгээд нэг хөвсний би ч өөрөө хөвсний хөвцөөд их хөвцөө байдаг шүү дээ. Тэгээд харамсалтай дээж юх юмнаас миний хөрөнгийг булаасан. Тэгээд ийм байдлаас болоод аав маань бас гонцсон. Тэгээд ер нь миний үеийн ийж бүтээсэн олж ирсэн юмыг бол ийм төр байхад бол яахгүй юм байна өө. Миний гоо наанаас ер нь бол ирж гойж исэн. Тэгээд би ч бас жоохон шалцрон тэгээд шудраг юмны төлөө явна гэд олон жил хөвсний төлөө явж байна. Харамсалтай нь газар аач авч чадаагүй. Одоо газар нэг авч хэлж чадвар одоо цаатлын одоо хувилж уусад олон доо. Тэгээд ийм маягаар байгаа учраас аав маань хэлжсэн. Тэгээд одоо харин аав хэлж байгаа орж их шиг байна. Ер нь буцдаг юм уу, хот руу явдаг юм гэсэн бодож хэлж баа. Тэгээд одоо ер нь юм хийгээд байхад улам доромжлуулж, гүтгүүлж хандж байна. Тийм учраас хэд ах дүүнэрэ барааддаг юм уу? Гэсэн бодлоос үссэн. Тэрхүү байдлаар улс төр явж байгаа зүгээр бас чигөө шантраад юм байдаг юм байна. Би ч бас тэгж удахгүй явдаг байсан. Сүүлдээ бол хэд юм цохилтонд ороод тэгээд явхад бол эвгүй юм лээ. Тэгээд сүүл болж байгаа агуу хүртэл сагнаад намайг телевизийн би зүгээр танахаа ураад яасан чинь за юун телевизэн гэж явдгийн одоо шалдсан минад улс төр бойл одоо орох гэдэг агуу хүртэл тийм учраас жоохон тиймэрхүү байдалтай байгаа өөрчлөгдөж байна одоо улс төрөөс санаа бодол маань. За тэгэхээр таныг бас орж байгаа чинь аймгийн арчилсан намын хувьд бас асуухгүй ч өнгөрөхгүй л дээ. Ер нь яг Дорн аймгийн арчилсан нам маань юу болж хуураад байна? Яаж явагдаад байна? Хоёр хэсэг хуваагдсан л гэдэг. Яг хаана тамга тэмдэг нь вэ? Хаана ирэх мэдл нь вэ? Яаж явагдаад байна уу? За намын асуудал оролцоос ер нь болсон доо би. Тэгээд ерөнхийдөө төрд очсон. Тэгээд энэ ажил хиймээр байна. Би бас чиглэсэн ажил их ажил байгаа. Энэ рүү явж байна. Зүгээр ерөнхийдөө намын юу яхаа дөрөв одоо Монголд ч би нэг түрүү хэллээ шүү дээ гонцсон юм арчил гэж байхгүй болсон. Энэ хуурамг арчил гэж хэлдэг. Энийг ийм үссэн. Яг үндсэн юм бол эдийг сайхан юм шиг ирнэ. Энэ нөгөө зэрлэг капитализм гэж хэлдэг. Яг тиймэрхүү орцсон. Хилмигдэл манай он хилмигдсэн гэдэг нь шүү дээ. Социализмын үеийн хилмигдэл юу ч энэ хэдэл намаас одоо яг тэр статистик ярих юм бол хүчнээ хүн одоо янз бүрийн зүвсаар одоо энэ дөө яагаад ингэх юм бол би намбрууд энэ ахтайгаа бас муучлээсэн. Хилмигдүүлэлт энэ арчлын үеийн хилмигдүүл бас нэлээдгүй байна шүү. Хүн амтан осолд орох ингээл юунаас болоод янз бүрийн хариуцлагагүй юмнууд ихссэн учраас тэгээд нөгөө талаараа зэрлэг капитализм гэдэг бол мөнгөний төлөө юу ч хийж бол мөнгөөр юу захиалж бол ийм аюултай. Мөнгөийг олохын тулд. Тийм учраас энэ нөгөө төлөвшил энэ юм чи яг адилхан явж байна. Би энийг яаж хэлнэ гэхээр намын тэр манайд байгаа энэ эрх зүйн зэрлэг капитализм намар ороод ирсэн. Нам бас зэрлэг хууль биелүүлдэг, дүрм биелүүлдэг. Манай дүрмэнд байгаа хурлаад үдээд энэ хурлаа хуцаад хидийн дотор хоёрын байхгүй. Манай хурлаа хоёр удаа зарласан, дарга нь өөрөн болсон тэр хүн байна гэж зүтгэл байж л байдаг. Тэгээ ийм захиалгаараа явдаг, дээрээсээ оролцдог бидний ажлыг дээрээс мэддэг, оролцдог. Тэгээ ийм бид нар ачилсан нам нэрлээд тэгээд нөгөө байдалд нь бараг зэрлэг капитализм шиг болоод хуурамг арчил гэж нэрлэдэг. Манай өмнөсөлд байдаг.
Ийм болцсон учраас яг нөгөө нам бас яг тийм рүү орцсон. Тэгээ одоо намайг бол одоо бушнуудад дууссан байх. Энэгээр би нэг оролцохгүй байгаа зүгээр уг нь гамбаа дарга одоо намын дарга гэж би ойлгодог. Гэхдээ бол дээд хүн юу гэнэ үү? Тэргээр болдог учраас одоо сэрэмжим гэж хүн явж өгс одоо юу хийж байгаа юм бүүмэд зүгээр одоо бас л биний нэг гомддогтой адилхан би намын ажил бас оролцохоо болсон. Бас л ийм хэцүү юм лээ. Хүн хийж байгаа хүндээ хатуу ариг санддаг. Энийг түрүүн одоо манай зүтгэсэн Чоулсон өөрөө бас илэрхийлж суучлаар Чоулсон бас өөрөө төрийн том зүтгэлтэй хүн өөрөө хэлсэн юм байл. Төр зүтгэсэн үнэндээ манай Монголын төр хатуу байдаг юм аа гэж. Тийм учраас би зүгээр айхтар зүтгэсэн гэж өөрийгөө магтахгүй. Гэхдээ би нэг хийдэг юм аа хийсэн. Харамсалтай намайг улсууд иргэд бол намайг хүндэлдэг. Би одоо эрүүл мэндийн ороод маш олон сайхан танилцсан шүү дээ. Тэр жирийн иргэд л байгаа хгүй юу. Тэнд гин цагаан байна. Тэнд бол үнэхээр архи угаад орж иж болно. Гэхдээ тэдэнд бол үнэхээр надад туслахын салид ингэдэг тийм яриа тусалж байгаа хгүй. Улс төр тийм байхгүй шүү дээ. Ганцх тийхийг хүн яхийг хүсэхгүй. Надыг энийг хийх тусам харин илүү илчээсэ гээд энийг одоо доош хийхин тулд эсвэл цааш нь хийхин тулд ажлыг хийхгүй байхын тулд зүтгэдэг болчихсон. Тийм муухай нийгэм ийм улсууд бас олон байдаг. Тэгвэл сайн улсууд олон байгаа. Энэ зүтгэж байгаа улсууд сайн. Гэхдээ тийм муу улсууд нь орой дээр би түрүүний бүс толгой дээр гарч ирээд байна л хэлсэн. Тийм учраас нөгөө байгаа ивэвэнд орч чадахгүй байна. Тийм учраас энэ юм удаан урлагчлал нь нам ч гэсэн яг энэ төлөвшил удаан урлагчлал өршөөлдөг. Ачаал нам ямар вэ гэдэг нь бол бүх нам адилхан. Монголоор тийм нам ер нь намууд бол тийм болцоо. Одоо нэг шинэ намууд гараад одоо нэг осод айгуу сериус нам байгуулаад нэг ард түмнийхээ төлөөгээд шал хотлаа гэж рекламдаал. Тэр бол хэцүү. Тэр яг бодтойд л яг энийг би дараа би их тодорхой ярьж байна. Яг улс төрийн сэтгэл. За баярлалаа. Ингээд ерөнхийдөө бол өнөөдөр нилээдгүй дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Нилээдгүй дэлгэрэнгүй ярилцлаа хоёлаа. Тэгэхээр таны хувьд бол одоо сүүлийн үед нилээдгүй газар аваад байсан танхаа сэдэлтэйлэг нь иргэдийн төлөөлөгчдийн хувьд бас нэлээд асуудал үүсгэсэн. Ажлын хувьд бас хууль бусаар орсон. Гэх мэтчлэн асуудлуудыг би өнөөдөр тодорхой болгох үүднээс яг таныг өөрийг чинь урьж яг өөрийн чинь үгийг сонсох гэж энд авчирсан. Бас иргэд маань яг иймэрхүү яг энэ хүн танхаа хүмүүн үү, яг ийм зөв бас харьцаатай хүмүүн үү гэдэг утгаар нь бас ойлгоосоо гэдэг утгаараа хувь хүн тал руу бас нэлээдгүй дэлгэрэнгүй ярилцлага хийлээ тийм ээ. Ингээд цаг заваа гаргаж бидний ярилцлагад хүрч ирсэн. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд TV6 телевизтэй бас баярлалаа. Би нөгөө түрүүлж сэтгүүлчтэй бас бис ойр байдаг. Аль болохоор тусал дэмжих би туслуулж явсан гэдэг ийм байдаг. Тэгэхээр танай ажиллаж гисэн бас өнгөтэй өдөр. Ер нь TV6 бас мэдээллийн хувьд сайн ийм телевиз. Үнэхээр мэдээллийг бодиттой нэвтрүүлж байгаа би бас хэлмээр байна. Бодиттой хүнтэй холбоотой юмыг бол заавал тэр холбогдож асууж нэвтрүүлж байгаа ч би бас энэ далимд хэлмээр байна. Тэгээд явбал хэвлэл мэдээлэл өөртөө хүн дуртай байдаг, явдаг. Тэгэхгүй энэ интернет орчин юм бол аюултай юм байна. Тэгээ энэ юуг бол одоо болвол таныхан сайт мэтээр тавьж болдог бол уг сайтаар тавих сайн. Зөвлөлөө тавьдаг бол их сайн байна. Тэгээ та бүхэн амжилт хүсье. Үнэхээр одоо баярлж байна. Одоо бас элдэн налангүй ярилцсан. За баярлалаа. Ингээд үзэгчтэй манай өнөөдрийн ярилцах цаг маань өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Дорнот аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын төр орлон гүйцэтгэгч Ганц огт оролцлоо.